Хилбаалтын урлагийн хөгжилд улсын эхийн өдрүүдийн улсын эхийн өдрүүдийн үүсгэсэн үүрэг. Эдийн засгийн хил судлалын үрэлэнгийн хилбаалтын урлагийн судлалын төвийн судлаач доктор профессор Хондоо одоо тэнийг яснаа гэж байна. За. Өнөөдөр энэ сайхан овшаага нэзгаарт ирж одоо таавхтай тэгээ уулзаж байгаа маш талхтай байна. Өдөрс 23 жилийн өмнө одоо буюу одоо 2001-с 3 онд би энэ автодокторийн 100-р став австралиас дараа ажиллаж байна. Тэгээ одоо энэ суугаа хүмүүс дотроос тухайн цаг үед хамтран мөрөнд зэрэгцэж явсан нөхдөд бас байна. Хүмүүстэй дараагаар бас бүгдээрээ байна. Тэгээ та эргээд уулзж байгаа бас баяртай байна. Эхлэе. За миний сэдв энэ хил хамгаалах урлагийн хөгжилд улсын явдлыг үүсгэсэн үүрэг гэсэн сэдв байна. Тэгэхээр агуулгын болохоор энэ ангийн төв хайрцаг тохиом байгууллагын хэрэглээ. За миний 99 он улсын эхийн өдрүүдийн хэлийн цагийн байдлын өөрчлөлт ямар байсан, хэлийн зөрчлийн нөхцөл байдал ямар байсан, энэ чиглэлээр одоо төр засаг хил хамгаалах байгууллагаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Тэгээ энэ нь одоо хил хамгаалах урлагийн хөгжилд одоо ямар нөлөө үзүүлсэн бэ гэдэг талаар ерөнхий миний хэлж байгаа юм байна. За оршил болгоод хэлэхэд Монгол улсын хэлийн цагийн байдлын өөрчлөлтөд чиглэл хэсгүүдийн тэргүүнд улсын хэсэг голох байр суурь эзэлдэг бөгөөд 1990-ад онд өрнөсөн нийгмийн шилжилт алдсан хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах шилжилт нь одоо зах хязгаар нутгийн иргэдийн аж амьдрал сөргөөр нөлөөлж хил орчимд малын урлагаа хууль бус наймаа газар авч үүнийг дагаж ард иргэдийн амьдралын дэвшин төвшин буурч нутаг орноо орхон төвшин газар бараад ийм хөдөлгөөн эрс нэмэгдэж байсан манай тухай. Илтгэлийн эхэнд ерөнхийдөө энэ хил хамгаалтын урлаг юу юм бэ гэдгийг товчоо хэлье. Тэгэхээр хил хамгаалах урлаг гэж одоо юу юм бэ гэхээр одоо хил хамгаалтын янз бүрийн орчинд хилийн аюулгүй хангах зорилгоор хил хамгаалах үйл ажиллагааны зүй тогтол түүнийг хэрэглэх зарчим үйл ажиллагааны төрөв цэргийн болон бусад байгууллагуудын хүчийг ашиглах арга хэлбэрийг судалдаг цогц ойлголт мэдлэгийн системийг хил хамгаалах урлагийн урлаг гэж үздэг юм байна. За манай хилчин эрдэмтэд арга барилаар үүссэн юм байна. Жишээлбэл цэргийн ухааны доктор профессор Хордоо Наранжамж улсын хэлийн орон зайд төр нийгэм ард иргэдийн аян чухал хэрэгслийг хамгаалахад чиглэгдсэн ажиллагааг бэлтгэх явуулгатай холбогдсон онол практикийн цогцлборыг улсын хил хамгаалтын урлаг гэж үзсэн бол цэргийн ухааны доктор профессор Хошууч генерал Даш хил хамгаалах урлаг гэдэг нь улсын хэлийн харилцагт арга барил аюулгүй байдлыг хангахын тулд олон талт стратеги тактик арга барилыг уялдуулан хэрэгжүүлэх цогц ухаан юм аа. Энэ зэрэг дипломат, мэдээлэл, технологи, дэд бүтц хэрэгцээ зохицуулалт зэрэг олон хүчин зүйлийг тулгуурлага гэж авч үзсэн байна. Тэгэхээр энэ хил хамгаалах урлаг нь улсын эдийг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх даган ганц одоо хэлийн зэрэг бус төрийн бодлогоор төрийн зэргийн болон хууль шагнал байгууллагаас хамтран авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм гэдэг нь хамтж байна. За өдрийн хариуцсан хэсгийн нөхцөл байдал хэлийн цагийн байдлын өөрчлөлт ямар байсан бэ? Тэгэхээр Монгол улсын хойд хил нь социалист системийн үед ах トゥ угийн найранд хийлгэгдэж байсан учраас төр засгаас түүнийг төдийлөн анхаарч өмнөд хилшигээ зэрэг зэвсэг техник хүчээр хамгаалах бус хэлийн төлөөлөгч аппарат хэмээх нэгжээр улсын хил хамгаалтыг зохион байгуулж байсан байна. За эдгээр нэгжид нь одоо уус хөгжил сэлэг дорн ангийн төвд нэгжид байгуулагдсан байсныг одоо өмнөх илтгэгчнэр бас одоо дурдсан. За энэ 1990 оны ихээр одоо нийгэм солигдсон арчлал хүний хэрэгжил олон үзэл улс орны бүхий давхрыг хамран дэлхийн социалист систем задран улснаар нэг намын тогтолцооноос олон намын төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжих үйл явц хүчтэй өрнөж эхэлсэн. Тэгээ энэ үйл явц нь улс орны нийгмийн эдийн засгийг өөрчлөлтөнд оруулж ард иргэдийн дунд ажилгүйд ядуурах газар авсантай холбоотой болсон. Мөн улс орны чиглэл Улаан агнах мажуулгаас хэмжиж жил тусам өсөж дорнодын хариуцсан хэсэг уус туугийн хил орчим хил зөрчилдөд зэвсэг хэрэглэж хүний амьнаас удаан дараа хохирч ард иргэдийн дунд айц төвшөр бий болж энэ төрөнд мажуулгаа тун хязгаар нутгаас төв сүрэн газар бараадах шилжилт төлөвлөгөө
ийм үндэслэл болж байжээ. За энэ зурдаг таавар харж байгаа энэ үйл явцыг одоо даангаас одоо манай усын хилийн отродын дангаараа одоо зогсоох, тасан зогсоох тийм боломжгүй хүрээ тэгээд хил хамгаалах байгууллага төр засгийн хөтөлбөр танилцуулаад 1999 он хавар 99, намар 99-с хоёр операцийг зохион байгуулж явуулсан. Тэгэхээр одоо миний илтгэлийн үндсэн гол одоо агуулга нь энэ хавар намар 99-ийн үйл ажиллагаан дээр тулгуурлаж ярих юм аа. Тэгэхээр энэ усан хилийн хариуцсан хэсгээр хилийн төрлийн оргил үеийн 1993, 97, 98, 99 онд байсан бол малын хулгай оргил үеийн мөн одоо онуудад гарч ирсэн. За тэгээд 1998 онд 81 удаагийн 1691, 1999 онд 76 удаагийн 1364 толгойн улсын хилд авч хулгайлагдсан байна. За энэ одоо энэ тухайн үед манай хилийн отродын энэ судалгаа гаргаж операцийн бүрэлдэхүүнд өгч ирсэн байгаа юм. Одоо харагдаж байгаа статусуудаараа гарцсан хил зөрчигчийн хичнээн байсан. Хил дамжуулан хулгайлагдсан мас одоо хичнээн байсан гэдэг нь тоо баримтаараа танд харуулсан гэдэг нь хин юм ихтэй оруулсан байна. За ингээд хилийн зөрчлийн товчоо 1997-оос 99 он буюу 3 жилийн товчоогоор нөгөө операц явуулахын өмнө ингээд дараах байдлаар гарсан хил зөрчигч гэхдээ 1997 он ийм тоотоо гарсан байна, 98 онд гарсан байна, 99 онд гарсан байна. Нийтдээ хил зөрчигч 233 хил зөрчигч усын хил зөрчсөний 171-ийн саатуулсан, 92-ийн саатуулж чадаагүй алдсан байх жишээ. За энэ Монгол улсын талаас энэ хил зөрчигч ийм тоо баримттай байна. За нийт хил зөрчигчийн тоо. За энэ хулгайлагдсан мал, Оросын холбооны улсаас хулгайлагдсан малын тоо 3 жилийн нэгэн өмнөр 1857. Тэгээд энэс олдсон 853, олдоогүй 1000 гаруй мал олдоогүй байсан юм. За энэ Монгол улсаас хулгайлагдсан мал гэдэг 3 жилийн дүнгээр бараг 4000 орчим мал хулгайлагдсан байсан юм. За энэ бүгд Орос Монголгоо гэдэг нийлээд хулгайлагдсан мал 5770 энэ 3 жилийн тооны дүнгээр тэгээ олдоогүй нь 3500 байсан. Нийт юм малууд алдсан малынхаа ихэнхийн ер нь олж чадаагүй алдсан байх чинь. За ингээд заставаар одоо ингээд зөвшин ямар байсан гэдгийг судалгаар харагдаж байна. За энэ төр засаг хил хамгаалах байгууллагаас ямар хангамж авч ирсэн бэ гэхээр Монгол улсын улс Давхар аймгийн Орос улсын улсын Туваа улстай захны хилийн хэсгээр усын хилийн зөрчил хил давуулан мал хулгайлах усын хилээр хуулиусаар эд бараа нөлөөлөх 8 явдал ирсэн нэмэгдсэн. За дэвшиг хэрэглэх хүн барьцаах малыг дээрэмдэх хэлбэрт шилжсэн нэг ноцтой байдлаар одоо өрнж эхэлсэн. Тэгээ Туваагийн малын хулгайчид дэвшиглийн хил зөрчин одоо мал хулгайлж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ дээр үүссэн нөхцөл байдал отродын хөтөн чадлаас давж ангаар хилийн зөрчил малын хулгайтай тэмцэх боломжгүй төрсөн. Энэхүү нөхцөл байдлыг хил хамгаалах байгууллагаас үнэлэн төгөлдөөж Монгол улсын засгийн газар ерөнхий сайдад хилийн цагийн байдалд тухайн чиглэлд үүссэн нөхцөл байдлыг танилцуулснаар одоо хилийн операциудыг төлөвлөж явуулсан байна. За хаврын операц. За ийм Монгол улсын засгийн газрын 1999 оны Өсгөр тогтоолд ерөнхий сайдын 1999 оны 4 сарын 22-нд батлагдсан төлөвлөгөө тухайн үеийн нэршлэр хилийн зэргийн үдирдэх газрын даргын 10-р тушаалыг үндэслэж 1999 оны 3-р сарын 15-ны өдрөөс 6 сарын 2-ны өдрийг дуусгах хугацаанд 2 шаттайгаар 52,000 км талбайг хамарсан хавар нэртэй хилийн операцийг бүтээгдэхүүн машинартайгаар улс завхан аймгийн Мулдаг дэвсгэрт хилийн зэргийн 41-р тусгай командатур буюу цагаан үе өдөр. Тэгээд хилийн дэг 244 доо ангийн хариуцсан хэсэг зохион байгуулж явуулсан гэж. За энэ тухайн үеийн бас ингээд Гүржүү генералын баталсан төлөвлөгөө маш их харагдаж байна. За операцид улс эрдэмтдэх хилийн төлөөлөгчийн удирдах газар хилийн зэргийн 5 анги, төвийн бүсээ хилийн зэргийн анги, хилийн зэргийн дээд сургуулийн сонсогчид, хоёр тусгай командатур, хилийн зэргийн удирдах газрын даргын бэлтгэл хүч, улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, зэвсэг хүчний ерөнхий штаб, цагдаагийн ерөнхий газрын хүч хэрэгслийг оролцуулан зохион байгуулсан.
За нийт 118 бүлгийг бие даасан ажиллах чадвартайгаар үүргүүлсэн байна. За операцийн нэгдүгээр шатнд энэ зэрэг ангиудаас бүлэглэн татсан бие бүрэлдэхүүнийг операц явах газарт шилжүүлэн 3 сарын 15-наас 5 сарын 1-ний өдрийг бүлдэн одоо улсын ил хамгаалалтанд хүчин нэгдүүлээ оролцуулсан. За хоёрдугаар шатнд нийт 476 хүнийг 5 сарын 1-ээс уус дахны хэсэг манайрын шилжүүл 4 чиглэл байрлуулсан. За нэгдүгээр чиглэл цагаан нуурын тусгай гэрмэлтөний зүүн Таславууд хэлний зэрэгтийг 245 дугаар ангийн багнууд боёо 1-2 дугаар славын чиглэл. За хоёрдугаар чиглэл нь хэлний зэрэгтийг 245 дугаар ангийн 3-4 5 дугаар славын хариуцсан хэсэг Хот аймгийн зөвшөөрсний 123 дугаар ангиас тодорхой тооны хүмүүс 30 гаруй хүн оролцсон байдаг. За 3-дугаар чиглэл нь 7-8 9-р заславын хариуцсан хэсэг буюу баруун дурууны чиглэл. Мөн одоо энэ элдэгдэд байрладаг зөвшөөрсний 104 дугаар ангиас мөн одоо хүн техникийг авч ашигласан байна. За 4-р чиглэл хэлийн 46 дугаар тусгай комитетын хариуцсан хэсэг буюу дисийн чиглэл 74 хүн 9 автобустай тусгай үүрэг гүйцэтгэсэн. Тэгээ операцийн удирдлагын бүлэг Улаанбаатарт байрлаж операцийн удирдлагыг хангахын тулд удирдлагын төлөвлөлт холбоо зэргийн далдуур удирдлага зэргийн албаны зохион байгуулалт хангалттай үйлчилгээ албаны бусад үйл ажиллагааг зохион байгуулахаас шилжиж байрласан байна. За тэгээ хавар 99 операцийн үр дүнд 26 удаагийн 49 хил төчийг саатуулсан улсын ил зөрчсөн хулгайлагдсан болон бэлчээрээр хилд авсан 1346 малын асуудлыг шийдвэрлэж улсын илийн шугамд тулсан 11,000 гаруй малыг татсан байна. За энэ хуулиусаар нэгдүгээрний хурааж гайлын байрлалд шилжүүлсэн байна. За эрүүл хэрэгээс орон зайлсан яд загсан 2 гэмтэлтнийг барьсан цагдаагийн байрлалд шилжүүлсэн байна. Тэгээ урд өмнө олон жилийн хугацаанд мал хулгайлаад баригдахгүй явсан гэмтэл үйлдсэн холбогдсон 263 хүнд эрүүл хэрэгийг үүсгэж шалгасан байна. Тэгээ ерөнхийдөө хаврын шилийн операцийн олон арга жилийн түүхтэй малын хулгай асуудлыг талан тогсоох бууруулах зорилгоор улс ахуй аймгийн хэсэг зохион байгуулалтын үр дүнд малаа хулгай талсан жилийн дэглэм төрсөн ард иргэд сум орнотын удирдлага төрөлсгөөс хил хамгаалтыг бэхжүүлэхэд шаардлагатай хүч хэрэгслийг гаргаж үйл ажиллагаа явуулах чадвартай юм аа гэдгийг бас харуулсан байна. За намар 99 шилийн операц. За улсын илийн Орос улсын улсын тоо улстай хил залгай хэсэгт хил төрч мал хулгайлах гэмт хэрэг даамжийн улам идэвхжсэн. Тэгээ улмаар хил орчмын орсон суугнаас уг гэмт хэргийг үгсэн зарим тохиолдолд зэвсэг хэрэглэх дээр хүн барьцаалах зэрэг ностой шилжсэн. Тэгээ 99 оны эхний 10 сарын байдлаар хэлийн нөхцөл байдал Орос улсын талаас 93 удаагийн 213 хүн хил зөрчсөн бол Монгол улсын талаас 43 удаагийн 103 хүн хил зөрчсөн байна. За ингээ мадын хулгайн хувьд Орос улсын талаас 1200 толгой мал, Монгол улсын талаас 1300 толгой мал хил давуулж хулгайлагдсан байна. Тэгээ Орос улсын талаас 11 удаа, манай талаас 9 удаа зэвсэг хэрэглэж 3 хүн нас барж 5 хүн шалгагдсан. Орос улсын талаас айлхын сүрдүүлэх дээр нэгсэн 3 тохиолдол гарсан. Энэ үүссэн нөхцөл байдал үндэслээд хил зөрчил мал хулгайлах гэмтээ цохилт өгөх зорилгоо гэдэг. Одоо яг энэ цохилт өгнө гэдэг үг энэ аль бисний тушаалтай байна. Монгол улсын батлан хамгаалах яам, хууль яамны сайдын батлагсан төлөвлөгөөний дагуу 1999 оны Хэлийн зэрэг удирдах газрын даргын ЭМ 16 17 тоо тушаалууд галж 9 оны 11 сарын 1-ний өдрөөс 12 сарын 1-ний хүртэл 1 сарын хугацаанд намар иргэн шилийн операцийг төлөвлөж явуулсан. За хэлийн операцид улс эрдэмтдийн хэлийн төлөөлөгчийн удирдах газар хэлийн 5 отроод 2 тусгай комитетууд хэлийн зэргийн удирдах газрын даргын бэлтгэл хүрч аюулгүй байдлыг хангах ерөнхий газар цагдаагийн ерөнхий газрын хүч хэрэгслийг оролцуулаад зохион байгуулж явуулсан байна. За энэ дээр тушаална зөвхөн магадгүй үйлс маршрутууд нь харагдаж байна. За энэ дээр нэгдүгээр чиглэлд энэ отрядын 1-2 дугаар славын чиглэл үүрэг гүйцэтгэсэн байна. 2 дугаар чиглэлд 3-4 5 дугаар славын чиглэл бүлэг үүрэг гүйцэтгэсэн байна. 3 дугаар чиглэлд 6-7-8 дугаар славын хэсэг багтаж байсан байна. 4 дугаар чиглэлд 9 дугаар слав за 46 дугаар тусгай комитетээр буюу одоо захын тэсийн отрядын хэсэг энэ арга хэмжээ явуулсан байна. За 5 дугаар чиглэлд энэ тэсийн чиглэлийн 2 3 4 5 дугаар славын хэсэг багтаж байсан байна.
За операцид оролцох бүрэлдэхүүнийг ерөнхий удирдлагын бүрэг, хээрийн удирдлагын бүлэг 15 салбар бүлэг байгууллага ажиллаж хүчирхлийг ингэж бүлэглэж ажилласан байна. За тэгээ операцийн явцад хүчирхлийг дахин бүлэглэн үүрэг, нуур, дөрөв нуур, нисэг, зайлшгүй хэсэг тосгоор нэг сагид болшоо давс, шар үзүүр, тухай, харцгаа ус, атцуур, хавчгийн хэсэг тус бүр хоёр нийт хор дөрвөн бүлэг гаргаж хил хамгаалтын нэгдүгээр цаг бүх чиг шилжүүлэн операц тавтай харилцаа ажилласан байна. За операцийн үр дүнд Орос улбаны улсын талаас хил зөрчсөн 4 удаагийн 6 хоног саатууд хил зөрчөө буцсан 13 оны үйлдэл баримтжуулсан. Бэлчээр хил авч ирсэн 3 удаагийн 467 толгой мал хулгайлж ирсэн 5 удаагийн 146 толгой малыг илрүүлж 5 удаагийн 485 толгой малыг гэхээ улслаар хүлээж өгсөн байна. За Монгол улсын талаас хил зөрчсөн 16 удаагийн 41 хүнийг саатуулж хил зөрчгийг завдсан 8 удаагийн 38 хүнийг саатуулан захианы харилцаанд хавуулаар арга хэмжээ авсан. За мөн урд өмнө хил зөрчин мал хулгайлсан 8 хийдгээс 65 хүнийг аюулгүйнжийг хэмжээгээр тагдагийн шиг бол хамтарч саатуулсан байна. Хил давуулан хулгайлалтаар давтсан 3 удаагийн 106 толгой, хил тулсан 5 удаагийн 89 толгой малыг эцэст нь буцаа авч хил давсан 99 толгой малыг хэлийн улсаар хүлээж авсан байна. Тэгээ намар ирээс шилжээ операцийг нууц дард байдлаар тусгайлан бие даан ажиллах чадвартай бүлгүүдээр явуулсан нь одоо шилжүүлгөөний шуурхай үлдэх хил давж алдагдсан болон нутгийн өмнө тоогдсон малын араас эрэл зохиол саадуулахад илүү үр дүн өгсөн байлцсан. За дөрөвт хил хамгаалал урлагийн хөгжилд гүйцэтгэсэн үүрэг нь одоо юу байсан бэ гэхээр Улс дахин Баян Үргийн аймагуудын нутаг дэвшгэрийг хамарсан хавар ирээс намар ирээс оператив операцид Монгол улсын баруун хойцыг олон жил тасралтгүй үргэлжлэн гарч тухайн бүс нутгийн ард иргэдийн амнаас амьдралд ностойгоор нөлөөлсөн. Хил орчмын нутаг дэвшгэр эзэнгүүдэх үндэсний аюулгүй ностой үр дагавар учруулсан хэдийн зөрчил хууль бус 8 надын хурлын асуудлыг талан зогсоол одоо зорилгоор хил хамгаалах байгууллага хэлийн зэргийн хэмжээнд ангуудаа зохион байгуулсан улсын хил хамгаалах оперативын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хөр нэмэр оруулсан цэргийн урлагийн томоохон арга хэмжээ болсныг илгээ харуулсан. Тэгээ хувь нэмрийг дараа байдлаар тодорхойлж байна гэдэг. Тэгээ дараа 5 хэсэгт ерөнхийдөө авч үзсэн байна. Хэлийн операцийн төлөвлөлтийг одоо тодорхой хугацааны өмнө бэлтгэж газар орны туршуулыг нууцлах байдлаар урьдчилж явуулсан. Харилцаа ажиллагаатай байгууллагуудтай урьдчилан тохиролцож чиглэлээр одоо үйл ажиллагаа төлөвлөж одоо хүмүүстэй ажилласан. Монгол улсын засгийн газар батлан хамгаалахын яам, хууль зүйн яамны сайдуудад хэлийн нөхцөл байдлыг ойлгуулж үйл ажиллагааны төлөвлөлтийг багтуулан шаардлагатай дэмжлэгийг авсан. За хэлийн цагийн байдлын хөрөнгө багтай хэлийн цагийн ангууд, хэлийн цагийн хамгаалалтын бэлтгэл хүчнээс хүч хэрэгслийг бүлэглэн шилжүүлэх, операцийн газар орнд баярлуулах ажлыг тусгай төлөвлөгөөр богино хугацаанд зохион байгуулж явуулсан. Харилцаа ажиллагаатай байгууллагууд шаардлагатай мэдээллийг цаг албагүй авах, тэдний хүч хэрэгслийг ашиглах асуудлыг бодит байдлаар турсан ийм үр дүнтэй болсон. За ерөнхийдөө энэ тодорхойлсон хоёр операцийн үр дүн улсын хэлийн оперативын харилцаа хэсэгт одоо түрүү сайн дургуулын илтгэлээр гарсан нөгөө хил хамгаалтыг бэлтжүүлэх ажлууд улс анхаарал үе шатаагаар одоо тодорхой арга хэмжээнүүдийг авч хэмжүүлсний үр дүнд ерөнхий 2000 оноос хойш